Look who's here. Энэ нэг сахилгагүй нөхрийг санаж байгаа юм байна. Энд ч одоо сахилгагүй байхаа байсан. Эннээс дахиад нэг жижигхан байгаа. 3-4 сартай. Тэр нь бүр дийлдэхгүй. Тэр нь яасан чи нэгдсэн чи энэ нь Зен буддист нь болцсон. Им 50 хараа. Амар сахилгагүй. Амар сахилгагүй байгаагүй л нөгөөдх нь амар сахилгагүй. Энэ нөхөр ганц 2 удаа бичлэгэн дээр сахилгагүйтай дэдэг байсан. Одоо гайг болсон. Зен буддист нь болсон те. Киткат гэж байгаа шүү дээ. Окей, ямар бичлэг хийх хичээлээ. Хоёр бичлэгийн нэг нь яг одоо хийн. Та хэд бол шид зүүн эцэг бүтээлийн үзэж байгаа. Нэг нь энэ. This wait. In тэгээд энэ нөгөөх нь болохоор Odyssey, Avengers, тэгээд Alejandro González Iñárrituгийн Tom Cruise-тэй Digger гэх киноны тийзер. За энд нэрийг үзнэ. Аль нь дөрөв чих вэ? Би гэрлээ хасаагаагүй байгаагаа саналаа. За трейлерүүд авчи. Подолт калтар болчихсон. Зүгээр яж хахаар цөөхий дүүлсэн пенесэ зөөч. Аватарын мерч Уурхан болон Юта хамтарсан Aura брэндүүдтэй хамтарсан мерчүүд дээр захиалга авч байгаа шүү. Тэг Instagram-аар эсвэл Facebook-оор холбогдороо хүмүүс холбогдоод мэдээлэл аваад захиалга бол зарим нь өгж байгаа. Яг юуны тасалбартаа дагалдаг мерч бол маш цөөхөн үйлдсэн байгаа. Одоо энэ ингрийн тэмдэг тэгээд нэг цуглуулдаг тасалбар энэ төр маш цөөхөн байгаа. Тэгээд тэднийг бол юу яадаг? Ууг нь бол зардаг. Гэхдээ цөөхөн үйлдсэн учраас яг юу авж байгаа? Бусад мерч авж байгаа хүмүүстэй юу яагаад зөвхөн тэр хүмүүстэй өгөх боломжтой гэж гаргаж байгаа. Гаргаж байгаа ч яхаа өгж байгаа. Тийм байгаа шүү. За юу яач хэдүүлээ эхлээд трейлер реакшн дээр явчих. За энэ хэдийгээр би үзег байгаа. Би Odyssey дээр 1-2 хоног хүлээдэг шалтгаан нь юу юм гэхээр би уг нь IMAX-аар юу үзчихмээр байсан. Аватарын IMAX-ын үзүүрийн өмнөх одоо 5 минутын пролог гарна гэдэг байгаа. Тэрийг уг нь үзчих санаатай байсан боловч одоо яасаггүй л дээ. Амтсангуу тэгээ би энэ 5 дахь аватар дахиж үзэх юм төлөвлөгөөтэй байна. Тэгээ тэр үедээ болвол дахиад ярихыг хичээе. Зүгээр одоо бол яг паблик гарсан 2 минутаар YouTube дээр гарсан 2 минутын хэлбэрийг нь үзээд явъя гэж бодож байна. За эхнийх нь Avengers. За эхлээ Avengers-ийн дүмстэй. Гэхдээ энэ ч нэг бас ойлгохтой байгаагүй юм шиг байгаа нэ. Ямар ч сан харъя. 7-7 хоногор 4 өөр тийзер гарна гэдэг ойлголт бол өгсөн байгаа. 4 өөр тийзер гарна. Тэгэхээр дараагийн хэд нь одоо ямар дүр ах юм? Энийг бол Steve Rogers-тай холбоотой гэж ойлгосон. Яг энэ тэнд зураг бол харсан. Гэхдээ би яг энийг бол ерөөсөө үзээгүй байгаа. Тэгээ ямар ч байсан юу вэ? Үзцгээе. Ямар ч ангаа юм бэ те. Farmhouse Motorcycle. За cap биш дээ. Trump гэж харлаа шүү дээ. За cap яг гэдэг. За cap suit. Энэ нэг оцсныхаа дараа юм шиг байна те. Alternate timeline гэх юм уу? Оо. Хөхтэй болжээ. Окей. Doomsday анхны public teaser гэхэд арай л амар амгүй юу? Анхны teaser одоо Avengers байтугай кинонуудын одоо мэдгүй юу гэдэг Eternals одоо хүмүүсийн бүр амар амжилтанд хүрээгүй кинонуудын бодъё л да. Avengers авшаа Eternals, Shang-Chi одоо мэдгүй бүр тэрнээс жижиг одоо Marvels ч юм уу те. Captain America Brave New World-ыг хүртэл бодгоо те. Brand New Day бишээ юу ч лээ. Аль нь ч байсан ерөн зүгээр ингээд жижиг цувралуудын ч гэсэн бодсон гэсэн Wonder Man-аас баг босд бүгдээрээ анхны teaser юмнууд нь илүү сонирхолтой байдаг. Wonder Man-ийнх л үнэхээр яваагүй л дээ хөрхий. Гэхдээ би бол үзэн гэж бодож байгаа. Анхаарал нэлээд татаад одоо удахгүй гарах хэрэгтэй. Түүнээс ш энэ бол амар амгүй чи анхны байхгүй юу? Гол нь тэ анхны teaser месер юм гарцсны дараагаар энэ ингээд дүр мөрүүдийн одоо зарлж байгаа эргэж ирэх дүрүүдийн teaser месер юм байхад бол окей байж болно л доо.
Энэ бол амар амгүй сүргүү сонирм байна. Тэг одоо нэгдүгээр дауныг авчирж байгаа, эргэж авчирж байгаа. Гэхдээ нэгдүгээр эргэж авчирж байгаа нь ерөөсөө таалагдах байгаа. Одоо бол хиний Hugh Jackman-ыг Deadpool-ын Wolverine-ээр эргэж ирсэнд ерөөсөө таалагдаагүй. Яг үзүр нь фан байсан ч гэсэн яг кино гэдэг талаасаа дараа нь бодоход бол тэр ерөөсөө таалагддаг анх ч гэсэн дауныг дахиж авчирж байгаа нь ерөөсөө таалагдахгүй байгаа. Тэгээд тэр тусмаа дүүмд яг alternate version whatever янз бүрийн байж магадгүй л дээ. Тийм байх магадлал өндөр. Тэгээд дараа нь яг цаашаагаа явах дүүмийн каст нь өөр жүжигчин байх ч юм уу. Тиймэрхүү юм байх магадлалтай л дээ. Гэхдээ л дауныг ерөөсөө ямар нэг дүрээр эргэж авчирж байгаа нь ерөөсөө таалагдахгүй байгаа. Одоо тэгээд Steve Rogers, Chris Evans дахиж авчирж байгаа. Энэ Captain America-гийн 4 дахь киноны биш 4 бүлий үлээ. Anthony Mackie тэрний одоо бас амжилтгүй байсны нөлөө бас байгаа л байх л та. Тодорхой хэмжээнд ганц тэрнээс болж шийдвэр гарсан байна гэж байхгүй. Угаасаа авчихаа шийдсэн байсан болоо л ингэж байгаа л та зүгээр. Гэхдээ тэр ерөөсөө таалагдахгүй байна. Тэгээд Marvel дээр нэг юм байгаад байна л да. Тэрхий одоо ингээ буцаад носталжаар хөн аваачиж ингэж анхаарал татах гэж үзээд байна гэдэг дауныг эргэж авчирж байгаа. За одоо энэ дээр ингээд Steve Rogers-ыг дахиж авчирж байна. За тэгэнгүүтээ тодорхой хэмжээний бас одоо MCU-гийн биш ч гэсэн хуучин X-Men-ийн фэнүүдийг авчихын тулд одоо X-Men-ийн original OG X-Men cast эргэж ирж байгаа шүү дээ, тий. Тэр мэр байна. Яг эцсийн үр дүнд шүү дээ. Одоо бүтээл нэр болохоос хамаарна л та. Одоо 26 оны 12 сарын 18 хүртэл бүтэн жилийн хугацаа байна. 361 хоног хугацаа байна. Энэ хооронд Manmit шиг гарууд, Manmit-ээс сургаггүй, Manmit-ээс сурагтай бүх хүртэлтэй бүгд ярина. Таалагдахгүй, тоогоод ингээд бөө юм угаасаа болох нь ойлгомжтой. Зүгээр эцсийн үр дүнд бол энэ бүхний хариулт нь угаасаа л эцсийн бүтээл дээрээ байна. Тэгээ авцалтаатай байгаасаа, зохиол нүрэнд нь гоё байгаасаа, гэхдээ яг одоогийн байгаа мэдээллээр, одоогийн байгаа контекстоор за тэгээ Marvel одоо MCU гэж ярил те. MCU-г одоо 2008 оноос нь хойш үзсэн үний хувьд ингээд харахаар яг ингэж буцааж нөхдүүдийг авчих гад ялангуяа MCU-гийнхаа нөхдүүдийг буцааж авчих гад ингэж байгаа нь бол таалагдахгүй байгаа. Айгуу жингүү сонирхолтой санагдаж байгаа. За энэ дээр бас нэг дискурс буюу хилцүүлэг одоо онлайнаар юу явж байгааг гэхээр ийм юм нийтэд харагдсан. Одоо хүмүүс өөрсдөө фэнүүд те. Фэнүүд өөрсдөө шин юмыг нь зорж ирж үзэхгүй байна. Тэ шин юмнууд одоо юу байдیں۔ Янз бүрийн юмнууд байгаа те. Eternals Network-ээс ахуулаад. Яг Eternals хүмүүс таалагдсан янз бүрийн байсан баг. Гэтэ одоо жишээ нь юу гэдэг юм Miss Marvel бол дайггүй гоё байсан шүү дээ. Гэдэг ч юм уу. Тэгээ ингээд шин юмыг нь эрэлхийлж хайж одоо шин юмыг нь хүлээн зөвшөөрдөг ч юм ингээ хангалттай үзэх. Одоо жишээ нь Shang-Chi энэ тийм сайн мөнгө бол олоогүй ч дээ жишээ нь амжилттай гэж санагддаг боловч те. Тэхгүй байгаа мөртлөө хуучин одоо тэхгүй байгаа учраас нь одоо Marvel тэгээд Disney компани ингээд хүмүүс юунд хандлаа өгч байна. Тэр нь одоо original зүйлүүд нь original ч гэх юм одоо өмнөх generation юм байгаа учраас тэрэнд нь ингээд ач холбогдлогоо тэрийг нь илүү их хийгээд байна гэсэн юм яриа яваад байна л та. Та хэд бас ямар санагдaltaй байна тэрэн дээр хуваалцаарай. Надаа бол яадагч байсан гэсэн яг л бизнес бол бизнес л дээ. Гэхдээ яадагч байсан гэсэн надад бол ингэж хуучны юмнууд руу эргэж ормооргүй л байгаа. Одоо жишээ нь End Game дээр хуучнууд руу ордог амар гоё таарсан байхгүй юу? Тэ? Бидний үдсэн болон үзээгүй хуучнууд руу зөндөө явсан шүү дээ. Одоо Avengers 1-ийн үйл явдлын дараа руу очиж жишээний эсвэл одоо Hank Pym залуу баг хин Peggy Carter тэнцээ SSR-ийн захирал байгаагаар гардаг ч юм уу те. Ингээд Stark Out-аагаа уулзах. Ингээд тиймэрхүү тэр бол хуучин руугаа явахыг амар гоо баланстай хийсэн нь байсан надад санагдчих. Одоо бол ёстой жинхэнэ Brave New World гэдэг шиг ирээдүгээ зориод ирээдүгийнхаа суурийг тавиад одоо Shang-Chi, Eternals, Miss Marvel одоо хин бэдийн нөхдүүдтэй одоо энэ Wonder Man-аас рекламдаад ингээд за тэгээ яг тэр X-Men-ийн хойчид эргэж ирж байгаа энтриг бол яг бид нар нэг alternate dimension whatever тиймэрхүү юм байх л гэж бодож байна л та. Яг тэр бол окей. За тэднийг нэг удаа авчиад угаасаа тэр жижигэн дөрүүд байх бах, том дөрүүд байх бах Nightcrawler-ыг харахгүй явах гоё сцен хийгээсээ X2-ын эхлийн сцен бол бүх цагийн хамгийн агуу акшн сценүүдийн нэг. Миний амьдралдаа үзсэн кинонуудын хамгийн cool opening scene-үүд. Тэгээ тэрийг гоё хийгээсэй гэж найдаж байна. Тийм. Тэгээд та хэд ер нь Doomsday дээр ямар сэтгэл ямар хүлээлттэй байгаа хэлээрээ дараа 7 хоногудад өөр тийзрүүд гараад магадгүй тэднэр нь нийлээд арай жоохон амтай гоё болж магадгүй юм. Гэхдээ сан сэтгэлээ хуваалцаарай. Энэ хар ийм мусташ. Тэгээ энэ хар юуг нь харчаач тээ ийм сахар шиг хив юм уу те. Энэ ч тээ юу гэх юм. Арьсны өөр юм сахар шиг энэ нөхрийг хараа. Нэр байхгүй. Нэргөө батар. Амар сахилахгүй. Чи эрэхтэй жижигхэн байсан юм аа. Одоо зөндөө том болчиход байгаа юм. Дөнгөж цай хоол мал идсэн бас жоохон
Жохон 50 царайтай нэг ч бүрстэ дийлдэхгүй сахилахгүй хаар да. Look at this guy. Энэ сахал шиг тэр хар юу инээдтэй байгаа шүү дээ. За яв цахилах гутаа. За дараагийн трейлер. За дараагийнх нь Odyssey руу орно. За Odyssey-г үзег байгаа түрүүн ярьсан. Яа нар more news. За. Let's go. Universal Pictures дээр хийж байгаа. Байх хэвээр. Syncope Nolan ах トゥ хоёрын компани, кино компани. За Troy-нд. After years of war. Agamemnon хаан гэдэг шүү дээ. After years of war. Odysseus. Дүр нь бол Odysseus шүү дээ. No one could stand between my men. And home. Итака арлын одоо хаан шүү дээ. Odysseus ч. Итака гэдэг хаан одоо арал хаан тус гэх юм уу жижигхэн. Тэгээ грек нь болохоор бүгдийг нийлүүлсэн те. За Том Холланд тэнд тоглож байгаа санахгүй. Гэхдээ хин Anne Hathaway Penelope-гийн дүр тоглох хэвээр. Not even me. Ноолны хайртай фонт. Alder Trojan Horse. За энэ нөгөө Troy руу морин дотор орж явж байгаад нууцаар бэлэг болгож үлдээж байгаад орох гэж байгаа яг сцен нэ тэ. Тэр. За энэ агууд нөгөө Cyclops гарч ирэх хэвээр. Тэр. Яа, Cyclops энэ шүү дээ. Яа. Poseidon. Promise me you will come back. What if I can't? Гой. Яг Odyssey кино хийж байгаа гэдэгт гой санагдаад байгаа юм да. Энэ Америкуудын календар хэрэглэдэг биш л тэнэгтэй. Он, сар, өдөр ингэж байдаг. За тэгээд ирчихлээ. 7 сард аална да. Энэ тэгээд ийм фэнтези элементтэй юм хийж байгаа гэж бодохоор айгүй сонирн байгаа шүү. Энэ Cyclops ах хэвээр. За тэгээ Poseidon-тай таарна, нөгөө 3 юутай таарах хэвээр, Witch-тэй таарах хэвээр зөндөө юм болно. Нөгөө нэг эмгтээчтэй арал дээр очих хэвээр зөндөө юм болно. Odysseus юу гэдэг штэ. Амар гой цурал байдаг. Armand хин блэ? Armand Assante гэж үжсэн тоглосон. Энэ цурал гэх юм уу, кино гэх юм яг богино хэмжээний цурал гэж явж байгаа л та. Гэтэ Монгол тухайн үед кино л гэж бодож байгаа яадаг гэсэн. Тэгээ энэ болохоор хитэн нэг 2-3 цагийн байдаг баха да. 3-3 цагийн ч л. Ер нь одоо үе нэг кинотой л ойролцоо хугацаатай. Тийм 176 минут. Ер нь бол нэг кинотой л 176 минут 2 анги болж тухайн үед гарч ирсэн 97-нд Монгол зурагтаар гардаг байсан. Armand Assante гэж жүжигчин тоглолцсон. Энэ өстой амар гоё. Тэр үедээ л үнэн супер. Энэ жүжигчин Odyssey тоглож байсан. Энийг үзэж байгаагүй бол бас олж үзээрэй гэж бол бас зөвлөмөр байна. Яг Odyssey-ийн туужаар тууж үзтээ те Odyssey чинь epic л те. Монголоор яг тууж гэж явдаг үгүй юу? Тийм. Odyssey энийг бол үдчихсэн. Одоо тэгээд дөхүүлээд бас гоё Odyssey-тэй холбоотой бүтээлүүдийн талаар ревю энэ төр дөхүүлээд хийвэл бас айгуу гоё. Одоо жишээ нь сая хэн бас Odyssey-ийн дүр тоглосон шүү дээ. Энэ ч Ralph Fiennes гэждэг. Гэтэ Ralph Fiennes гэж уншдаг юм байл шүү. Ralph Fiennes гэж уншдаг юм байлээ. Энэ нь Odysseus эргэж ирж байгаа тухай ийм кино бол бас юу яасан?
Juliette Binoche гээд бас гайхалтай мундаг домогт жүжигчин. Ялангуяа Art House киноны салбартаа бол бүр домогт жүжигчин юу яасан. Penelope-гийн дүр тоглосон. Ийм кино бас гарсан байгаа. The Return гээд. Тэгээд мэдээж юун дээр Troy-ийн кинон дээр одоо Agamemnon хааны дүрд бол энэ Brian Cox гэж домогт бас legendary жүжигчин тоглодог. За Brendan Gleeson байна те. Brendan Gleeson ч болохоор Ajax-ийн дүр тоглодог санагдаж байна. За тэгээ Agamemnon одоо энэ ч ингэж харьцаад шүү дээ. Энэ бол тэгтээ Total War их л байна л да. Энэ Agamemnon хааны Benny Safdie тоглож байгаа санагдаж байна. Safdie-гийн ах дүүс юм. Agamemnon хаанд бол энэ хин тоглож байна. Benny Safdie өмнө нь Brian Cox тоглож байсан. За Odysseus Troy Canon дээр Odysseus-ийн дүрд бол Sean Bean тоглодог. Та хэд тэрийг мэдгүй үгүй юу? Амьд эргэж боцож байгаа шүү. Итакада амьд мэд эргэж боцож байгаа. Sean Bean-ийн амьд мэд эргэж ботсон цөөхөд том франчайзын бүтээлүүдийн нэг баг. Ер нь айгуу гоё дүр байдэн штэ. Яг Troy. Ер нь би бол Troy-д айгуу дуртай. Wolfgang Peterson-ы Troy-д бол айгуу дуртай. Айгуу таалагддаг гоё кино. Тэгээд Sean Bean бол тоглодог байгаа. Тэгээд надаа ийм нэг Blu-ray байдаг. Энэ бас айгуу гоё санагдаад байдаг. Alexander-ийн Final Cut. Энэ гэхдээ тийм сайн бол биш ээ. Тэгээ Wolfgang Peterson-ы Troy-ийн Director's Cut-ийг 300 нэг юм triple feature байдیں۔ Энэ бас миний айгуу дуртай Blu-ray-үүдийн нэг. Тэгээд энэ юуны Troy-ийн талаар энэ юу яасан нэг юм гоё юу байдаг. Зохиол story одоо зохиол гэх үдэ нэг юм гоё одоо юу байдаг. Домгийнхэн талаар гэвэл илүү зөв болно л та. Зохиол бас биш л те. Non fiction талдаа л та. Энэ байна. Stephen Fry гэж зохиолчин Troy гэдэг юм гоё ном байдаг. Энэнийг бол бас юу яана гэж бодоолаа. Уншина гэж бодож байгаа. Ер нь юутай Odyssey-г дөхүүлээд нэг ийм цуврал бахан контентүүд айгу гоё санагдаад байгаа. Одоо Fire and Blood гэх контент цуврал хийн штэ. Night of the Seven Kingdoms Fire and Blood гарч байгаатай холбогдуулаад хийн. Тэгэхээр тэрэн дээр бол бас ингээд гоё ертөнцийн талаар яриа явж байгаа. Тэрэн шиг иймэрхүү юмнууд хийвэл бас гоё санагдаад байгаа байхгүй. Одоо Homero Odyssey-г монгол хэлэн дээр орчуулсан ийм одоо юу вэ? Хувилбар бол байж байна. За орчуулагчийн зурус гэдэг. Дэлхийн сонготоогүй уран зохиолын сор содон бүтээл Odyssey юм их хөлгөн туйл анх удаа монгол хэлээр хэвлэгдлээ. Их хөлгөн туйл гэж одоо epic-ийг их хөлгөн туйл гэсэн байна тийм ээ. Хүмүүн төрлөختний яруу сэтгэлгээний өх манлаа энэхүү тойруулыг соёл ертөнцид олон 10 хэлнээ орчуулж нийтийн хүртэл болгож ирсэн нь түүний түүх соёл уран сайхны үнцэн яндаршгүй аривныг Батнот илэрхийлж байна гэж. Бас хиллэг мэлэг бол янз юм биш шүү. За тэгээ орчуулгыг нь бол Орос хэлнээс цахилгаан гэж хүн орчуулсан байна те. Орос хэлнээс орчуулсан юм англиас биш. Яа тэгээ эн чинь юм шүү дээ. Odyssey чинь бол одоо Odyssey одоо тэр чигээрээ юм шүү дээ. Хайлан буюу одоо юм туужтэй epic юм шүлэлсэн бол байдаг. За энэ бас юу нь бас байгаа. Iliada нь бас байгаа монгол хэлээр. За энд болохоор надад нийлүүлсэн англи хувилбар нь байж байна. Iliad болон Odyssey-г нийлүүлсэн хувилбар нь байж байгаа. Одоо англиар нь харах юм бол за Iliad Odyssey 411 дугаар хуудас дээр яаж орчуулах уу гэдэгээс айгүй сонирхолтой л та тий. Яг одоо Odyssey-ийн хөрвүүлгийг орчуулгыг бол Оросоос хөрвүүлсэн байгаа. Тэнгүүт англиар авахд ямар авах вэ? Мэдээж оригинал нэртний грекээр байсан байж таарна. Тэр нь тэгээ яаж буух уу гэдэг айгүй сонирхолтой. Болж өгвөл уг нь аль хэлээр нь ингээд уншиж агаад аль хэлээр нь уншиж агаад явал бүр сонирхолтой байх. Odyssey-г би дээр үед нэг англиар нэг уншсан болж исэн юм а. Гэхдээ тэр үед 17-8 тавьсан бас яг бүтэн процесс хийж ягаагүй, уншаагүй. Тийм болохоор энэ айгүй сонирхолтой нэг юм project байна. Тэгээд энэний эргэн тойронд хүрээнд нь юм өөр юмнууд хийвэл бас айгүй гоё санагдаж байна. Энэ Troy Fall of a City гэдээ бас нэг юу байгаа санагдаад байх юм. Энд чинь сүүлд гарлуу. Нэг ийм бүтээл байх хэрэгтэй санагдаад. Энэ хуучин юм уу? 18 онд юм байна. Тийм. Энэ бас нэг ийм mini series бас байгаад байгаа маа. Энийг бас харуул бас ямар ах нөө гэдэг бас сонирхолтой энэ чинь юуныхтай. BBC-гийнх мөн үү? Тий BBC тэгээ Netflix дээр гарсан. Тэгээ ер нь иймэрхүү нэг санаа бол байна. 6 мургаан сард ч юм уу магадгүй тий.
яг ингээ гоё энэний талаар ингээд хийгээд явбал ямар санагч нь бас таад сонсдог лээ. Хуваалцаарай. Энийг цуврал болгоод яриад ер нь энэ Одиссеус хиний Илиад за монголоор Илиада Оросоос аваад Илиада гэдэг энэ Хомерын зохиол энэ бүхний эргэнтэй ойронд гарсан бүтээлүүдтэй холбоотой юм яа бол бас гоёх гэж бодож байна. Тэгээд хиний ноолны Одиссеус мэдээж гоё олоосаа гоёж болох бах тэрэн дээр угаасаа нэг санаа зовоодох юм байхгүй дээ. За тэгээ өнөөдрийн сүүлийн трейлер. За энэ бол яг юуны тухайг би ерөөсөө мэдэхгүй байгаа. Алехандро Гонсалес Иньярриту найруулсан. За тэгээд Том Круз тогсон байх хэвээр. За Алехандро Гонсалес Иньярриту бол одоо Three Amigos of Cinema гэж Мексикийн 3 агуу уран бүтээлч найзуудын нэг. За нэг нь бол мэдээж Guillermo del Toro, нөгөөх нь бол Alfonso Cuarón. За тэгээ Alejandro González Iñárritu гэсэн юм 3 агуу уран бүтээлч байгаа. За Iñárrituгийн хувьд бол Amores Perros гэж мундаг кино хийжсэн. 21 grams, Babel тэгээд Beautiful тэгээд Death Trilogy гэж нэрлэдэг. Гурлаа юм өвхөлтэй холбоотой ер нь юм сэдвтэй 3 кино. За тэгээ Birdman бол одоо Michael Keaton, Mick Keaton-ы карьерийг эргэж сэргээсэн гэхэд буруутахгүй. Тэгээ зураг авалтан галзуу Emmanuel Lubezki зураг авалтыг авдаг санагдаж байна. Тэгээд хин Emma Stone бас туслах дүрээр Оскар нээдэг шүү дээ. Хин Edward Norton бас үнэхээр галзуу байдаг. За The Revenant-аар мэдээж Leonardo DiCaprio Оскар авсан. За хиний хувьд бол Iñárrituгийн хувьд бол Bardo одоогийн байдлаар хамгийн одоо анхаарал баг татаж гарсан кинонуудын нэг байгаа одоохондоо. За тэгээд хэсэг бол энэ VR гэдэг технологи талдаа нэлээд өөр юмнууд хийж ягаад одоо Том Крузтай хамтраад энэ юу гэдэг киног бол хийж байна. Digger гэдэг киног тэгээд хэдүүлээ харъя. За энэ ч болохоор зүгээр title announcement руу орчих шиг байлаа. За гэхдээ харъя. Бараг трейлер яг байгаагүй ч гэж магадгүй. Legendary хийж байгаа юм шүү дээ, тэ продюсерын. 5-4 ярцаатай байна уу юу? Nice. I like the vibe. Tom Cruise, is it? I'm surreal харагдаж байна. Нэг тийм юу шиг юм шиг. A series of unfortunate events шүү дээ. Хинтээ. За би та хэд яг ярьж байгаа юмныхаа reference-ийг харуулъя. Unfortunate events Jim Carrey-тэй хөлбөр. Энэний нэг vibe руу харагдаж байна та хэдэд. Одоохондоо харахад яг хийц art direction гэх юм уу да тий. Тэр нэг энэний vibe шиг харагдаж байна. Interesting. Comedy юм тий. Гой. 26-ны 10 сард 27 оны Оскарт үзэхэндээ. За. Гойгоо тий явандаа бүр гой дэлгэрэнгүй трейлер мэйлэр гарах бах. Хин Том Круз яг одоо сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд яг 80-ад онд байсан ч гэсэн сүүлийн 20 жилд бол яг акшн од гэдгээр илүү хүмүүс мэддэг, таньдаг, ойлгодог болцсон шүү дээ тий. Гэхдээ нөхөр бол 80-90-ад онд бол зөвхөн акшн биш яг Top Gun 1-ээс ер нь бол акшн юу нэхэлсэн л дээ. Түүнээс биш ер нь бол ууг нь бол бас нэлээд мундаг юу шүү дээ. Бас драматик жүжигчин шүү дээ. Ууг нь бол тийм ээ. За хэдүүлээ юуг нь харъя. Tom Cruise-ийн awards nomination-уудыг харах юм бол одоо жишээ нь хараа жүжигчний хувьд 3 удаа Оскар нэр дэвшижсэн тийм. Born on the 4th of July нөө Вьетнамын дайнаас гэмтэж эргэж ирээд одоо дайны эсрэг активист болсон амьдрал дээр байдаг хүнээс номноос одоо сэдвчээсэн бүтээл. За тэгээ Jerry Maguire бол яг Tom Cruise бүр яг супер глобал од болгосон бүтээл нь гэж ярьдаг. За тэгээ Magnolia-гаар нэр дэвшижсэн. За тэгээ Maverick продюсераар за тэгээ сая одоо хүндэт Оскар шагнал сайхан авсан тийм ээ. Critics Choice дээр бүр олон кинонд нэр дэвшижсэн ба. За ингээ харах юм бол за ер нь бол risky business-ээр хүмүүстэй анх танигдсан тийм үү. За тэгээ Legend айгуу гоё кино, fantasy кино байдаг. Legend дээр бол яг миний амьдралтаа харж исэн хамгийн зөвүүн юу байдаг? Devil байдаг. Бүр яг энэ Devil costume бол holy fuck бүр яг энэ киноных нь хэсэг биш. Яг киноны хэсгээс нь харуул энэ Tim Curry тоглолдог. Tim Curry бас гоё жүжигчин шүү. Энэ Devil бол үнэхээр тасарсан Devil. Яг кинон тийм амар сайн биш гэхдээ гоё. За тэгээ Top Gun-аар бол амар од болсон. За тэгээ Rain Man, Cocktail, Born on the 4th of July, Interview with the Vampire дээр Lestat-д үнэхээр гоё таардаг. Бүр төгс байдаг. Few Good Men гоё энэ сая юу яла Rob Reiner насварлаа. Rest in peace Rob Reiner. Few Good Men бол бас л гоё кино. Days of Thunder байна те. Days of Thunder-ийн sequel хийж магадгүй гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ чи бас
уралдаантай кино тэгээд NASCAR-ын одоо жолоочийн тухай кино тэгээд энэ Tom Cruise, Brad Pitt хоёрыг нийлүүлж байгаа Epic Days of Thunder 2-ын sequel хийвэл мэйл яриа одоо. Тэгээд 96 он Mission Impossible Jerry Maguire. За ингээд. За гэхдээ энэ ч одоо жишээ нь юу гэдэг 99 он гэхэд л хиний Stanley Kubrick-ийн карьердээ хамгийн сүүлд хийсэн Eyes Wide Shut тоглож амжсан. Magnolia-гаар Oscar-д нэрвдэжсэн PTA те Paul Thomas Anderson гэдэг ч юм уу. Spielberg-ийн Minority Report-д тоглосон, War of the Worlds-д тоглосон гэдэг ч юм уу. Ингээд ерөөсөө амар мондог домогт бүтээлчтэй зөндөө хамтарч исэн. Тэгээд дээрэс нь олон төрлийн драматик бүтээлүүд бас хийж чадчихсан юм уран бүтээлч байгаад байгаа. Гэхдээ бид нар бол яалтчгүй ихэнхдээ илүү акшн талаас нь мэддэг, нөгөө гүйдэг те, нөгөө стантаа хийдэг, бараг сансар нисдэг юм Том Круз юм гэж байгаа. Гэхдээ супер гэдгээс харж болно. За тэгээд энэ Дигриг бол нэлээд хүлээж байна. Гоё фан санагдчихэв. Энэ хинэ IMAX хөлбөр нь байна уу юу? Яг трейлерийнх нь IMAX хөлбөр үү? Трейлерийнх нь IMAX хөлбөрч гэж байх та зүгээр илүү том хөлбөр байж магадгүй гэсэн чинь биш байх шиг. Ben Affleck-ийн Agamemnon-ы сүтэн дээр интернетээр нэлээд яваалах шиг байлээ. Зүгээр түүхэн юмтай одоо historically accurate буюу яг түүхэнд нийцсэн зөв байх ёстой үгүй юу гэдэг дээр л надад хамаагүй санагдаж байгаа. Яг тэр цаг үеиг бол гэж байсан. Odyssey бол бодит зохиол, бодит үйл явдал бол биш Трой гэж байсан гэж ярьдаг. Троийн дайм бол болж исэн гэж домогт бол байдаг. Амьдрал дээр бас босон юмнаас сэтвсэн юм шиг байгаа зүгээр. Гэхдээ яг одоо 100% факт гэхэд хэцүү. Зүгээр тэр цаг үе бол байсан, Грек байсан, Спарта байсан Тэнгүүд Итака энтер байсан. Тэгэхээр тэр үеийн яг бодит юмнаас сэтвүүлж ихүү эсвэл cinematic шийдвэр, артистик шийдвэр гаргаж ихүү гэдэг. Би бол cinematic артистик шийдвэрийг тухайн цаг үеийн юмыг нь доромжлохгүйгээр хийжээвэл болж байгаа. Гэхдээ having said that гэдэг шиг те тэрийг хэлсэн дээр зүгээр нэмэхэд энэ сүт бол амар муухай царай муутай харагдаж байна. Энэ Agamemnon-ы сүт бол яг үнийг хэлэхэд амар муухай царай муутай харагдаж байна. Тэгээд тэр цаг үеийн харагдах үгүй нь хамаарал жишээ зааж байгаа. Тэр цаг үеийн өнгө хийцтэй юмтай одоо зөв нийцхээс гадна яг энэ дизайн нь тэр цаг үед хийгдсэн байх юм уу гэдэг жоохон эргэлзээд яг тэр цаг үеийн харагдахгүй байна гэж хэлэх гээд байгаа. Яг түүхэн зөв үгүй гэдгээс гадна зүгээр яг манай эртний өмнөх юм шиг харагдахгүй амар юм хитрхи глосси нэг юм орчин үеийн хийцтэй харагдаад байна гэх юм уу. Тэгж энэ хамаагүй л дээ энэ кино угаасаа амар үлээлттэй амар үзэн нээлтийн шүн үзэн чадвар шүний үзүр хийн угаасаа шүтээ гарч ирнэ ойлгомжтой гэхдээ зүгээр одоо байгаа контекст төвсөн дээр харахад энэ бол жоохон харагдаж байна босноо хамаагүй угаасаа. Тэгээд за сансtig л хуваалцаараа түрүүний энэ Odyssey юмнуудын талаар бол надад нэг юм айдиа байна. Гой санагдаад байгаа. Тэгээд өмнө нь бас би зулаатай ярьжсэн нөгөө юуны Dune видеонуудыг хамт хийжсэн. За бас одоо юуны Стивен Кингийн зохиолын орчуулга тэгээд тэр хөлбөр дээр кино Misery зохиолын орчуулга болон бүтээлийн талаар ярьжсэн. Тэгвэл тэрэн шиг одоо ингээд яг ийм ном зохиолыг дэлгэцийн бүтээлтэй харьцуулдаг ийм одоо төрлийн юм бас хийд юм уу гэсэн санаанууд бас байна. Тэгээд тэрийг бас таад санстэглүүдэ хуваалцаад яваарай. Тэр үед нь гасан кодод үзээрэй дэмжээрэй. За тэгээ өнөөдөр ямар ч байсан энийг хийндэ. Эднийг хийндэ. За тэгээд дараагийн юмнуудаар уулзлаа. Баяр та.